Сайн байна уу та? сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаад өгчий та бацрах. Намтар төөхөө юу? Тий, өөрийгөө л зөв. Би 1955 онд Өвөр Ирээн гэдэг газар төрсөн хүн. Мэргэжил нягтлан бодох мэргэжилтэй. Улсад 30 жил ажилласан. 10 жилийн сангийн аж ахуйд, 10 жилийн худалдаа үйлдвэрлэлийн ангид, 10 жилийн новой аж ахуй ийм л ажлуудыг хийж байсан да. Би өнөөдөр танаас нэг морины тухай нэг хэд юм асуух гээд. За. Та анх хийсэн морины 8-аа санаж байна уу? Тий одоо бас нэг 50 гаруй жилийн өмнө 68-9 онд одоо Мөстийн бааз гэж Наруулангаас зүүнтэйш Хинтээ бүх сумын ирдэг том бааз байсан. Тэрэн дээр одоо Морино 8 би анхан халахжуултаа Морино 8 хийж үдчихсэн. Анхны 8. Тэгээд одоо Морин дээр нь хорхойтой сайн хорхойтой болсон 8-аа хийн янз бүрийн морь худалдаж явна. Тэгээд тэрэнд одоо нэг соохромор худалдаж явж ороомор. Тэгсэн тэрнээ би унаж чадахгүй халгунаад унах бардаггүй юм байна. Бүр ядаад босаагаад одоо эзэнд нь аваасаад өгсөн чинь авахгүй гэдэг. Нөгөө ер нь амаргүй юм байна. Тэр жороомор гэдэг ерөөсө бид нар унж барахгүй гэдэг юм байна. Халгунаад хоёр төсөө унчих гээд ердөө болохгүй тэр. Бас сурсан эрдэмээсээ анханаас сурсан бол болдог л байх л да. Лавл бороод хүн тэр манай нотогт бол барахгүй юм байна. Тийм л. Тэр жороомороо тэгээд яаж цааш нь явуулаа? Яг би уг нь анхан 1600 төгрөгт авсан юм л дээ тэр хөнөөс. Тэгээд одоо тэр далтаас баяул хүртэр ирээд бүр маргааш нь босож чадахгүй өөр мороор босоод. Тэгээд нөгөөтгөө бас нэг морь юу янз бүрийн юм оруулж байгаа тэр нэг юм өгсөн. Тэгээд юу лавл авсан 8-аад хүртэл өгсөн дээ. Ер нь хамгийн алдсан 8 юу вэ? Харамсан ч гэдэм үү. 8 ч бас алдна үстэй. Том алдах юм байх уу? Морино 8-ад алдах гэж байх. Ихээр хорхойтой авсан морь. Үнтэй одоо өөрөө хорхойтой үн өгөөд авсан морь. Тэгээд тэрнээ ямар сүний нь болоогүй унаад яваад ирэхэд сэргэн дээр хөтөрл харамсалтай байсан. Надад бол яагаад өгч юм бол өвчтэй байсан юм бол хүнээс 4500 төгрөгт үнтэй морь худалдаж авахгүй юу? Хамаг юм өгжээ тэр үед мөнгө хатуу болохоор хамаг юм өгжээ хэдөө өхөр мөхрөө бүхтээ өгжээж авсан. Танай ихнэр дург үзэхгүй байна уу? Өгөөд ургуусгэд тэр үед чинь авгаа над тийм юм гэж юу ах л да би өөрөө аагттай 8 хийж явж байгаа хүн болохоор шин тэгээд би 8 хийнэлдээ өөрөө адуутай тэгээд тэрэндээ яг явж байгаа хоорондоо 8 хийн. Тэгээд тэгж аваад тэрнийг унаад би нэг дадал явж ирсэн юм өдрөөр. Тэгээд дадалч тиймээс хол газар биш л дээ нэг 120-30 км л газар л да. Тэгээд тэнд л би өдрөөр явж ирсэн хүн л да. Өглөө гараад яваад орой ирсэн хүн байхгүй юу. Тэгээд нөгөө морь уяан дээр байсан чинь л өгч. Тэр л харамсалтай байсан надад. Явдал хатуудаа юм болоо эсвэл өвчтэй байсан юм. Ер нь арай явдал хатуудаад тэгсэн байл үү. Гэхдээ би сайн морь юм чинь тэр тийм газарт би зөндөө яваад ирдэг хүн байхгүй юу. Тэгсэн чинь тэрл морь тэгж хөөдө тэрнээс хойш би тийм үнэтэй морийг дурлж авдаггүй. Өөрөө харсан морь ер нь тэгээд морь гэдэг чинь ер нь хэд хонодны хор орсон юм шиг болдоггүй юм байна гэдгийг л би ойлгосон. Юу Мөстийн бааз гэдэгт нэ ер нь ямар зориулттай газар юм бэ?
Тэрс хинтийн бүх сумуудад мал ирдэг. За. Одоо өрөөл цавын дамжлага ваазад эндээс тэр аваачдаг хөлөөр нь аваачдаг газар байхгүй. Энэ чинь дундын дамжлага вааз байхгүй. Аа. Хинтээс одоо Доронтын нутг руу ороод тэгээд өрөөл цав Айрын цав явдаг. Орос руу явж байгаа юм тий. Тий. Өрөөл цавд одоо тэр хөлөөр нь мал гарч явах үед л Аа. тийм л газар л том 8-аа газар л да тэр. Аа. Бүхэл төрлийн 8 байна. За ямар 8 байх вэ? За морь байна. Тэгээд ганц сороол гэдэл одоо янз бүрийн 8-аанууд байна да. Хөөрөг мөрөг. Хөөрөг морь үрдэ. Тийм байна. Би хашсагаан хөөргөст тоо 2 хуруу хөөргө. Хөөргөхийн сороолыг 6000 төгрөгөөнтэй хитэн би гайхаж л байсан. Энэ ийм чулуу 6000 байхтай яах вэ? Тэр өвгөн энэ чинь үлдгээ өгч чадахгүй шүүхээр уусаж ирж байгаа юм аа хөхөө. Энэ чинь үнэн багтай гэж хэлээ тэр хөөнийг цаашаа алхаж байгаа дэр. Тийм энэ тэрийг л үдчихсэн да. Одоо тийм 8 хийдэх хүн ч байхгүй болоод байна дээ. Тэгш нь одоогоор бол ер нь захал юм да тэр. Тийм байна. Тий. Нөгөө туур туугаад ирсэн мөнгөтэй улсууд байгаа шүү дээ. Тэр туур туугаа зүүнтнээсээ бол баруун ташаа босгоход мөнгөтэй. Тийм байна. Тий. Та бол ямар 8 гэж хэлсэн? Би тэнд уустаа юу наадах нь би одоо гэрт тэр 130 нугастай тоолё гэдэг шин тэр үед олддог байла тэднүүдээс л авахаас шөөр. Янз бүрэл тэгээд морногоо талан тэрт би авдаг л байсан л да яа. Дуран гэж үнтэй юм тэр үед байла. Тэгэхэд тэр морногоо үлтгээ талд юм уу нэг морно хагасд юм уу тэгж л авдаг. Морь 8 айлах юм. Тэгээ морь 8 би бол хавар ирэхэд тэр дуранхай морьдын 500 мөнгөөр бол 500. За тэгээд 350 доотолтой тэгээд авна да. Тэгээд тэрнийг одоо онон аваач тавиад намар ирэхэд нөгөө морио босаагаад нөгөө тэгтээ зарна. Тэгээ бас хэдэн төгрөг олно тэр тарган морь дуранхай нэг морьнаа л үлдгийг л би тэндээс гаргаж авна л да. Огт би нэг морио 2 морио болгоул одоо би 8 хийж чадсан 3 болгоул одоо тэгээд юу гэх одоо болж байна 8 минь болж байна гэж үздэг. Тэгж л явлаа нэг залуу байгаад. Тэгээд олон ч одоо сайхан гадуунуудыг өтсөө. Тэгж байгаа янз бүрийн газар юм болохоор тий. Өнөө жоохон морио бол нэг 100 км сагвал морьдод онж явсан. Би өөрөө тий Малачхан тоогоор төгс байсан болохтой нэг 1000 одоо миний мэдлэлд байгаа болохоор тэрнээс л аль сайн морио унаад л тэр бригад дэ мастер тойрж явдаг байсан. Тэгээ морио бол энэ моринел хүсэнд олон жил явсан да. Морио сайхан да. Ажлаа амжуулна шүү дээ тий сайн морь. Бүхэл ажлаа амжуул. Тийм байна. Одоо онон эндээс 60 км газар би тэгээд өглөө 6 цагт босоод морио унаад би нааша давхад л баяулд 8 цаг хөтөл хон торт бэлэн байж ах тийм л захиргаалалтын үед явж байсан хүн л дээ. Тийм байна. Тий. 8 цаг 5 минут өнгөрөх 5 минут өнгөрвөл донгод болоо шүү дээ. Тэгээд одоо тэр ажиллаа хийжгүйсэд оройн бусаад яваад өгнө. Тийм байна. Ийм л ажилтай байсан да. Тэгээд ононгоо бригадсэн нэг сүү салим бригад байна. Тэрний би өөрөө салим бригадаар явсан дарга нь. За. Төлөвгөө гээд нэг 230,000 литр сүү саах төлөвгөөтэй. Сангийн аж ахуй. Үгүй миний бригад. За. Тэр 230,000 литр сүү саахад 11 тонн тос хийх ёстой байхгүй юу? За. Тэр 11 тонн тосыг л хийж чадчихвал хэдэн өхөр бариа саах хичнээн саалчинтай байх одоо тэрнийг бол миний асуудал да. Тэр л улсын төлөвлөгөөг л биелүүлэх ёстой. Тэгээд одоо эхнээд нэг 2 жил чирнэ
Би ч олонхон саалчтай 100 гаруй саалчтай 70 80 саалчтай ч 2 тасагтай ч байж үзлээ. Тэгээд одоо сүүлд нь ер нь онон хамгийн ашигтай юм байна. Онд тэр саасан сүгөө зөөхө болгоод тэрнийгээ тос болгодог, тосоо сохидог. За. Тэгээд тосоо сохиход маш их ашигтай байсан. За. Тэгээ улсын дундаж 23.5 литр сүүнөөс 1 кг тос авдаг байхад За. би тэнд намар нь 18 литрээс 1 кг тос авдаг. За. Зун нь бол 20-оос 1 кг тос авдаг. Өтгөн сүттэй юм байна тий. Тий. Тэр чинь за. Тэгээд одоо нэг 160 мянган литр сүүс агаад байхад л би тэр 11 тонн тосоо уйлдүүлдэг ийм хүн байсан. Тэгээд сүүлд нь яг одоо сумын төв дээр бол одоо миний нэг тасаг байл л да. Тэгтээ сумын төв хүн болохдоо 27-оос нэг хил тос авч байсан. Тэгээд ононгой ганц ашиг нь тэр ямар юу хожир байх өстэй жоосан л одоо их тослог байсан болоо гэж боддог юм аа. Тийм байна. Жоосаа бас тослог юм. Тий, их тослогтой байсан байх. Тэр олон эмэгтэйчүүдтэй ажиллах ч бас хэцүү үстэй аргыг нь олох чинь. Тэр чинь одоо 100 ажиллаад 5 сард ажиллаад тэгээд намар 8-9 сард л тэрнийхөө болт тарсан шүү дээ. Тийм. Сумын төвөөс л одоо өснөө дайсалгааны усууд гээл. За тэр хооронд янз бүрийн асуудал болно л да. Одоо ер нь хэцүү зүйл заримдаа толдог л байсан л да. Одоо тэднүүдээс нь өвөл нөгөө төлчин эмэгшээсүүдийн чуулгуулалтын тэр болно гэдэг тэднүүдийг суглуулад аваад хонон одоо тэр баяул дээр тэр тэмцээн болно. Тэрэндээ оруулах гэж ирэх чинь нөгөө нөхрүүд нь юу яахгүй явахгүй. Одоо уурла тэрнийгээ төлөө зодон болж байсан. Зарим нь асвараад надруудаар би арай тэнхэтэ юм болохоор барьж аваад тэгсэнд одоо сандраад ижинда би явъя одоо энэ бодёг. Тэгээд өөрөнд явж ийм юмнууд ер нь зөндөө хэсэг. Нөгөө төлнөөс мэдээж явахыг хүсээд байдаг. Тий. Тэгээд нэг хоног яваад ирэхэд л бөө юм болно. Тэр үед ер нь хүмүүс тэгж явдаггүй байсан байхаа бас тий. Тий, явдаг байсан. Одоо бол хамаагүй. Дээр үед тэрнийг хэцүү байсан. Дээр үед чинь одоо тэгээ хэцүү тэр хөдөөнөөс чинь тэрний шин машинаар 30 машинаар суглуулсан шүү дээ. Тэгээд чинь тэрэнд л нэг 2 өдөр явхад л одоо бөө юм болж. Тэгээд сүүлд нь мэддэг болоо тэгээд юу. Тэгээд чи хөнөөс надад дараа чи хөнөө ер нь хамаагүй суглуулж чичээд бас ойлгоцсон. Нэг дараа тэхээ надад. Нэгэнт л усын даалгавар биелүүлж байгаа болохоос би надад өөр яах юм бэ? Хамгийн дараа надад тэгээд чи одоо тэгжээс ингэвдээ. Оо юм нэг оёо. Хэцүү үед байдаг л дээ. Тэгтээ яг хаа сайн ажил хийгээд мөнгө төгрөгөө аваад тэгээд намар баяртай олсод бас байдаг л байсан л дээ. Ганц үр дүнгээ харцглаар тийм. Тэр чинь одоо тэр үед чинь уган сайн сайвал 1000 төгрөгөөр асуудалгүй 103 сард нь бол 1000-аас уухгүй ч сайн сайвал. Ёо 3 сар нийлээд үү 1 сар. Үгүй 1 сард нь л үү 8900 авах юм. Үнэ сайтай байсан юм шүү. Үнэ сайтай байсан юм шүү. Үнэ сайн л да гэхдээ тэр сүүнөөс аль хамаарад сүүгээс нь 1 литр сүүгээс нь 20 мөнгөөр 28 мөнгөөр авчихсан байхгүй. Тэр төлөлгөө үйлүүлсэнгээд 28 мөнгө өгдөө. Тэгээд би тэр 5-6 жил гайгүй тэгж явж байснаас хамгаас нөгөө мэдл ихтэй. За. Нөгөө тэр илүү их тосноос гарсан их суу зонд нь зөрөө болж явахгүй юу? Тий.
тэр зүрхнээ гэсэн мэддэг болсон болохоор одоо 48,000 литр сүү заахад тийм тос авах нь эннээсээ тэр тэгээд нэг баахан тэр хооронд зүрх мөнгөний саалшид бодж өгөөд нөгөө За. саасан сүүнд нь Урамшуулаа. тараагаад өгсөн чинь За. зарим нь над муу салин өгсөн, заримд аюулгүй их салин өгсөн. Тэгээ шүү дээ, өөр болно шүү дээ. Өөр болоод тэр чинь нэг нь их суусаадаг, нэг нь бага суудаг, хүнээс нь мөнгө хуваахлаар тийм байж явахгүй. Тэгээд ингээд Хэрүүл ам. одоо шүүхэг газар дуудагдах болно. Тэгээд би надад тэр эцсийн юм байхгүй. Ийм л асуудал би хийсэн. Тэгээд одоо шүүхэд дуудагдаа гаагүй. Нэг яахан загнуулаа тэгээд өнгөрсөн. Тэр яла юу болох юм байгааг л шүүх прокурор болтол үзсэн шалгасан. Тэгээд ийм л байсан. Тэгээд би шууд хэлсэн. За. Би одоо тэр ажил хийхгүй. За. Би одоо болоо. Би дахин хийхгүй. Тэгээд би сангааж хаваас би гарахад л худалдаа үйлчлэгээ анги надад аваад би худалдаа үйлчлэгээ ангид агент болсон. Тэгээд тэндээ л бас усаад л агент л ялгаагүй л. Тэгээд би тэндээ л агент. Энэ одоо энэ сүү тэгээд байхгүй болчихлоо шүү дээ. Энийн эсрэгийг харах байна уу? Зэрэг айгүй хэсүү хөдөлдөө. Уг нь одоо бол зүгээр мэн энэ мал тугал мэн ингэж явж яхан оронд өгөөд байдаг бол хүн амдрагаанда жоохон нэмэртэй л да. Хамаагүй. Тэрнийг хурдан барлуулаад тэгэхэд ихээр биш багунаар хурдан одоо сумын төв дээр хийсэн багунаар торгон барлуулаад хэдэн төгрөг болгоод авдаг уустын амжиргаанд хэрэгтэй. Тэгж хүн ойлгохоо байдаг. Яавал хөдөлгөөнд орох бол жишээлбэл заавал нэг 1000 төгрөгөөр 1500-аар өгнө. Тэгэхгүй тэрнийг 800 600 800-аар өгөө. Одоо яг одоо мөнгөнөө хань шунаа гэхэд 800-аар өгөөд байхад л болохоор байгаа байхгүй юу? Энэ юу юмгээд ингээд эргэлтэнд одоо байгаа юмгээд энэ мөнгөний хэмжээгээр эргэлтэнд оруулах гэдгийг би энэ залуусууд хэлэх гээд байгаа юм л да. Их багтаа биш юм байна. Тий, их багтаа тэр хамаагүй. Жохон ганц тэрнийг ерөөсө байнгын багаж хэмжээгээр гэсэн нөгөө салентман нэмэргээд өөрөө суур мөнгө орж ирж байгаа учраас тэрнийг л одоо зөвөр эргэлж өгч тэгжл амьдралаа дэвшлүүлэх юм та. Мал байлаа гэх чинь одоо дан одоо сал албан хаагшвэдэг гэдэг бас ганц хоёр малтай тэрнийг хажуугаар нь тэр нэмэр юмар амдрахгүй энэ чинь ганц салангаар мөнгө хүрэхгүй. Коммунизмын үед ч гэсэн нөгөө мөнгө аваад мөнгө хатуу тэгээд тэмч байлаа гэхэд би тэр бэргаад хийж ихдээ нэгдэл дондод мод хийдэг. Тэр би нөгөө цаг бүртгөөхгүй юм чинь өөр газарт 10 хоногт нь мод хийгээд тэгээд мөнгө олдог юм л байц. Тэр шиг л одоо энэ чинь зах зээл чинь нэгэнт аль багаар юм хурдан юм өргүүлж байвал ашигтай байна. За баярлалаа танд. За